За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань үзэх хичээлийн сэдэв уран бичлэг. За хичээлийн маань зорилго уран бичлэгийн утга учир, хэрхэн бичих, хэрэглэгдэх зүйлс болон түүнтэй холбоотой боломжуудыг мэдэх болно. За биерэн бичлэг нь зөвхөн үсэг бичиж сурахаас гадна анхаарал төвлөрөл, төвчээр, сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлдэг бөгөөд биерээр бичиж байгаа учир нэг удаа бичсэн үгийг арилгах боломжгүй. Иймд бичиж буй зураас, бүртээ, сэтгэлээ шингээн бичих нь хамгийн чухал бөгөөд анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг байна. За биерээр бичихэд хэрэглэгдэх зүйлс нь том жижиг биер, эсгий, муутуу цаас, бих, шугам, бихийн чулуу гэх бөгөөд бихээ хийгээд бичихэд бэлтгэх зүйл ахнэ. За биерээр бичиж сурахын давуу тал нь биерээр бичиж сурах нь зөвхөн уран бичлэгийн ур чадвар биш, сэтгэл бие оюуны хөгжлийн олон давуу талтай байдаг, уран сайхны сэтгэлгээ хөгжүүлдэг, биерээр бичихэд хэлбэр хэмжээ, зай завсрыг мэдрэх хэрэгтэй байдаг. Энэ нь гоо зүг мэдрэмж, тэгшгэн, уялдаа холбоог ойлгох чадварыг нэмэгдүүлдэг байна. За хоёрт нь төвчээр төвлөрөл нэмэгдүүлдэг. Биерэн бичгээр бичихэд анхаарал төвлөрөл, амьсгаа, хөдөлгөөний нарийн хяналт шаардлагатай, ингэснээр сэтгэл санаа төвтөрдөж, стресс талигддаг. За үүнийг хүмүүс бясалгал маягаар зөвөрлөдөг байна. За биерээр бичиж сураад тэгээд оролцох боломжтой тэмцээн уралдаан нь Монголын сайхан бичигтэн бөгөөд улсыг хамарсан томоохон хэмжээний уралдаан болдог. Энэ нь 3 ангилалтай, насны ангилал нь 2 үе шаттайгаар явагддаг байна. За хоёрт нь болох төр хос бичигтэн гэд уралдаан байдаг. Гуравт нь сүүгэр. За энэ 3 тэмцээнээр хязгаарлагдахгүй цаашаа зөндөө тэмцээнүүд байгаа. Аймаг сумдаа. За биерэн бичгийг ер нь үндсэндээ 3 ангилдаг. За нэгт нь бичгийн уран бичлэг. Монгол бичгийн үсгийг зөв хэлбэрээр гомсгоор бичгийг хэлнэ. Үсэг бүрийн хэлбэр зай таталтыг нарийн баримталдаг. Албан ёсны уран бичгийн бүтээл, нэр хуудас, гэрчлэгээ зэрэгт хэрэглэгддэг. За хоёрт нь уран зурагт бичлэг. Бичгийг уран зургаар хослуулдаг дүрэл. Үг өгүүлбэрийг дүрслэлтэй бичнэ. Жишээ нь адуу, уул, салхи гэх мэт хэлбэрт уусган бичдэг байна. За урлаг үзэсгэлэнт зориулсан бүтээлүүдэд зохидог байна. За бичгийн урлал. Үсгийн хэлбэрийг гоёл чимэглэлтэй бүтээлчээр өөрчилж бичих, ханийн чимэглэл, номын хавтас, тамга, урлалын бүтээлд хэрэглэнэ. Заримдаа бичгийг зураас дүрс хээтэй хослуулдаг. За биерээр бичих үндсэн техник нь нэгт нь биерээ барих арга. За биерийг босоогоор дунд болон долоовор хуруугаар дарж эрхий хуруугаар түшинэ. Биерийн иш нь 90 градус орчим налуу бус бараг босоо байхаар барина. Биерийн үзүүрийн уян хатан байдлыг мэдэрч даралт болон өргөлтийг хянах хэрэгтэй. За дүгнэлт нь биерэн бичлэг нь гоё бичгээс гадна хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдал, шин чанарыг тодорхойлдог байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.